Charlie Glotzback is on the pole in car number 99. Richard Petty alongside. Row number 2, Buddy Baker and Freddie Lorenzen. The third row, Dale Yarbrough and Keith Hamilton. The green flag. Charlie Glotzback. Автарт Night Series цувралын хамгийн анхны дугаарыг яг одоо та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн дугаараар бид нэр 1972 онд үйлдвэрлэгдсэн Chevrolet Camaro Z28 загварыг танилцуулах болно. Энэхүү машин яг бидний кинондор үздэг буюу галзуур кинондор гардаг спикер тоногдож хийгдсэн машин бөгөөд ердөө 2000 майл гүйцэтгэж бөгөөд баг шин шахуу машин. Тэгээд бүх тоноглууд нь бүгд яг цэвэр уралдааны зориулалтаар хийсэн машиныг өнөөдөр хэдүүлээ хамтдаа үзье. Гүйцүү 1972 оны гүйцүү хийдэж ердөө 5 жилийн өмнө машиныг яг Америкт түүний гараж дээр бүгднийг цоошноор хийхдээ цэвэр уралдааны зориулалтаар хийгдсэн машин. Юун түрүүнд хэлээ мотороос эхлэе. Тэгэхээр ерөөсөө энэ машины танд харагдж байгаа бүх зүйл яг шинээр сэргээн засварлагдж хийсэн бөгөөд мотор, хорооп, бүкс, тэгээ бусад бүх тоноглууд нь яг цэвэр уралдааны хэдүүлээ бүгдээрээ хамтдаа харцгаая. Капот нь аягүй гоё онгор. Зя энийг хардаа. Яг энэ харагдж байгаа мотор бол ZZ502 гэдэг энэ цувралын одоо шинэ цоошин хөдөлгөөр бөгөөд V8 буюу 8 цилиндертэй нийт 8.2 литрийн мотор. 8200 V8 мотор гэсэн үг. Тэгээд мотор маань өөрөө цэвэр уралдааны мотороос гадна тэгэхээр дээр нь General Motors-ийн performance уралдааны бас дээд ангитай хөнгөн цагаан дээд ангитай бөгөөд хос оролцоотой юм карбюратор мотортойгоос гадна карбюратор оролтууд нь түвшин систем дээрээ давхар он залуу олж компьютерийг бас нэмэлтээр холбочихсон. За дээр нь дахиад уралдааны нудраг байна, Hooker-ийн алинаар алтай яндан байна, Porsche байна, шатуун байна, тахир гол байна. Дээр нь дахиад MST-ийн катушкууд байгаа. Ингээд энэ бүгд маань бүгдээр яг цэвэр уралдааны зориулалтаа бөгөөд энэ машин маань Америкта яг бүтэн сэргээн засварлаж дуусаад dyno буюу нөгөө моторын хүч шалгадаг, машины хүч шалгадаг төхөөрөмжтөр нийт 625 морины хүч гаргасан бөгөөд моторын болок буюу 8.2 литрийн болок нь ZC502 загварын blueprint тийм том болоктой. Бөгөөд дээд анги нь болохоор хөнгөн цагаан хийцэлтэй 502 загвар таарсан General Motors-ийн performance ийм дээд ангитай. За моторын ажлын дараалтын яндан бол Hooker брендийн яндан байна. За дээр нь дахиад мөн адил уралдааны өнцгтэй Crowder Billet гэдэг тийм уралдааны нутагтай байх нь. За машины маань одоо энэ харагдаж байгаа хөдөлгүүрийн маань Клапан бүрсэн бүгдээрээ Manley брендийнх, харин Porsche нь бол Teflon брендийн Porsche-тойгоос гадна дахиад 8.2 литрийн моторыг огцон мэрэгчлэн тосоор жигд хангах зориулттай Moroso брендийн хорогны кастертай. Одоо нэг 2200 орчим майл буюу нэг 3500 км явж байгаа. Ийм машин. За, машины маань хорооп бас гоё. Хорооп нь ямар хорооптой хэдлээ хамтдаа харцгаая таашаа. Энд байгаа хорооп нь яг нөгөө галзуу урд дээр гардаг шүү дээ. Хойш нь ингээд татаал дуустдаггүй хорооп байдаг. Яг тэр хороп буюу Trophy Truck гэдэг нөгөө бахаагийн
уралдаанд явдаг нөгөө нэг амар том жипүүд байгаа шүү дээ. Яг тэдэртэй адилхан Trophy Truck-ийн TH400-гээд уралдааны хороотоос гадна дахиад нөгөө гүзээ диск гэж байдаг. Хороотны гүзээ диск нь маань өөрөө бас өндөр эрхлэлд зориулсан уралдааны гүзээ дисктэй. Тэгээд автомат хороотой ийм машин бөгөөд урагшаа 3 хараатай. Хойд чулаак буюу бүкс гэж яриа те. Бүкс нь болохоор Ford-ийн 9 инчийн бүкстерээс гадна буюу 9 инчийн бүксээр юм маш том ачаал даах зориулттай бүкс. Өөрөөр хэлбэл мотор болон хорооп нь өөрөө нийт 1000 морины хүчтэй байхаар одоо тийм тюнингийн сэлбэгтэй. Тэгээд дээр нь дахиад 3.9 хас зүрх хараатай бөгөөд дээр нь дахиад Detroit-ийн нөгөө LST буюу дифференциал төвлөгчтэй ийм машин. Тэгээд энэ машины муу адил ерөөсөө суудлаас эхлээд садган тэрчгтэй бас шинээр хийгдсэн. Энэ хянах маань яг автометрийн бүтэн full gauge байгаа. Энэ дээр хурд заан, моторын эргэлт заан, маслын даралт заан, бензиний даралт заан, тог, усын температураа заадгаас гадна дахиад энэ дээр муу адил уралдааны 4 цэгийн ийм суудлын бүстэйгээс байгаа. Дахиад дээр нь энэ машины зориулаад цэвэр roll cage буюу каркацтай. Каркац маань зөвхөн хойд араамаараас явахаас гадна бүр үндсэн нэг араам руугаа орчихсон. Энийг хардаа. Автомашины маань ерөөс уралдааны түвшин системтээс гадна энэ цахилгааны утсууд нь бүгд яг уралдааны зорилтоор хийгдсэн бөгөөд каркац маань хүртэл араам руугаа ингэж боогдож өгсөн. Ийм автомашин. Өөрөөр хэлбэл цэвэр уралдааны зорилтоор нөгөө галзуу урд кинонд гардаг яг тэр спикер тоногж хийсэн автомашин. Тэр үндсэн машин маань болохоор 1972-ын загвар. Гэтэ 5 жилийн өмнө энэ машиныг Америкт Merlin гараж дээр цоо шинээр буюу бүх зүйлийг сэргэн засварлаад бүгднийг яг уралдааны технологиор хийсэн автомашин. Тэгээ уралдааны технологи ихтэй модерн технологи буюу одоо орчин үеийн технологи бас оролцуулаад нэмэлтээр компьютер тавиад өгч гисэн байгаа. Компьютер маань болохоор ерөөсөө машиныхаа түвшний холимог дээр нөгөө бүх цахилгааны хэрэглээнүүдээ бүх машины үндсэн ажиллагаануудыг бас компьютер дахиж өөрчлөх боломжтой. Ийм машин. Тэгээд суудлаар муу адил бидний сайн мэддэг Mastercraft суудлуудтай аягүй төстэй тийм уралдааны суудлууд дээр дахиад 4 цэгийн бүс байгаа. За тэгээд машин маань бол обод муу адил хойдолтой илүү өргөн ободтой урталтай нарийн гадна энэ тавьсан дугуй маань бүгдөө дугуй нь болохоор semi slick буюу гудамжинд уунж болдог уралдааны зурвалтай тийм дугуй. Тэгэхээр энэ бүгд маань нийлээд юу болж байгаа яа нөгөө бидний YouTube бичлэгдээс үздэг хэрвээ энэ машин яг драг уралдааныхын зам буюу зурвалтай зам байх юм бол 2 дугуун дээр босох бүрэн боломжтой. Яагаад тэр энэ машин маань нийт 8200 V8 мотортой бөгөөд хаа заавалт нь яг мотоцикл шиг хаа завдаг. Ямар ч хоцрогдол байхгүй шууд хойшоо татдаг. Тэгээд дээр нь 620 мөрний хүчтэй ийм машин. Италиас нэг гоё юм харуулах. Эрхүү машины яг энэ бидний харж байгаа зүйлд өөрийнх нь бензиний банкн гэсэн үг түвшнээс ав. Тэгээ энд 55 литр ордог бөгөөд цэвэр уралдааны зорилттой банк дотроо 2 шиг бензин утас байрладаг. 8000 моторыг уралдааны моторыг огцом хаа заах үед бензинээ дутуулахгүй тулд 2 насыг тавьсан байгаа. Харин машины хувьд 95 бензин биш 92 бензин ихэд яг зориулж гисэн. $55 литрийн банктай бөгөөд 100 яг хэдэн литр бензин эздэг одоогор бил ав сүүлийн жил гарны хугацаанд мэдрээгүй явж байгаа. Ямар ч 140-с 60 литр бензин хийдэж ах шиг үлээ. Нөгөө янз янзын үнэтэй автомашин бас бордуулаад өөрөө худалдаалж байгаа болохоор бензиний шанаадаар нэлээд анхаарч байгаа. Тэгээд хүмүүс бас санал нийлж баг. Ерөөдөө сүүлийн шунхлагын бензинүүдийг нэлээд их төлхөө хэрэглэж байгаа машин да.
зарим машины хувьд хүний өдөртмө хэрэглээг хангах зорилттой эсвэл эзэндээ ажил хийж мөнгө олж өгдөг тийм машин байдаг бол энэ машины хувьд тань өдөртмө дооноход ерөөс зориулагдаагүй, байн унахад зориулагдаагүй, зөвхөн хагасаа мөцсөн юм биш. Сардаа 1-2 удаа унахад зориулагдсан машин. Энэ машины танд өгч чадах гол зүйлний өгөхөр тань яг жинхэнэ амьд мэдрэмжийг өгч таны сэтгэлийг ингээд 100% аюугаар сэргээж чадах тийм онцлогтой машин. Мөн дээр нь мэдээж хязгаарч дахиж тавьдаг шүү. Night Series-ийн эхний дугаар байлаа. Удахгүй дараагийн дугаараар уулзцгаая. За яцгаана.